За. Сайн бацгаана. Butter Podcasters-ийн 8 дугаар байна. Тэгээд peanut butter and jelly байна. Тэгээд өнөөдрийн номоор ямар ном сонгосон бэ гинэ? За Psychology of Money-гийн мөнгөний сэтгэл зүй гэдэг ном байгаа. Тэгээд ингээд нэг орой үед ер нь дандаа юм хувийн хөгжлийн талаар ном уншаа, дандаа тийм дал зуршлын ном уншаадсан болохоор мөнгөний талаар уншаа гэж бодоод тэгээд энэ номыг санал болгоод тэгээд манай jelly битээр уншсан байгаа. Тэгээд ер нь бол их сонирхолтой ном байсан. Тэгээд эхлээд юу гэсэн бэ? Өдрөө яаж өнгөрсөн нэг талаар ярьж хэлэх гэсэн. За өдөр чи ямар өнгөрсөн? Өнөөдөр нэгдэх байна. Өнөөдөр номоо дуусгах гад тэгээд ажиллаад хийж дуусчаад шууд тэгээд ажлынхаа компьютераа хагаад хувийн компьютераа нэгээд тэгээд ном уншсан. Тэгээд ном унсны хажуугаар бас ингээ номныхаа талаар хүмүүсийн юу боддог янз бүрийн юмнууд сонсч масан. Тэгээд гэр орноо ерөн цэвэрлэгээ тоолоо гээ. Тэгэл амар ингийн өдөр өнгөрсөн. Чинийх ямар байсан бэ? Гоё өдөр өнгөрсөн байна. Би өглөө сайхан босчоод ажиллаа игээд тэгээд офис дээр очиод офис дээр гоё кофе уугаал тэгээд бас ажиллаа хийж дуусчаад 3-4 үед тэгээд ном уншсан хөргөлөө. Тийм. Тэгээ би бас нөгөө нэг маргааш Итали явчихсан. Тэгээ тэрнийхээ бэлтгэлийг хийгээд тэгээд идэх юм тэгээд нүүр цэвэрлэх арчилгааны юмнууд бас авсан юм байна. Тийм. За гоё нэг. За ном руу гарцгаая. За энэ ном маань ер нь бол ингээд хідэн энэ хүн нь зохиолч хүн нь өөрөө болохоор ингээд хөрөнгө оруулдаг нэг тийм хувьцаанд хөрөнгө оруулдаг тиймэрхүү төрлийн хүн юм байлээ. Тэгээд энэ хүн нь болохоор ер нь ингээд баян болоход ямар зарчмыг дагаж явах уу? Ер нь юу чухал байдаг вэ гэдгийн талаар ингээд бид нарт ингээд тайлбарлаад явцсан. Тэгээд энэ номны нэг дажгүй юм нь болохоор шууд ингээд ойлгохыг хүссэн тэр ингээ бүлэг рүүгээ шууд орчих юм бол шууд ингээ заавал нэг өмнөх хэсэгтэйгээ холбогдоогүй болохоор тэгээд уншчихдаа амар. Одоо жишээ нь зарим хүмүүс нь одоо энэ хүний хүссэн зарчмуудын заримыг ингээ бүрдүүлсэн байлаа гэж бодоход зарим нь бүрдүүлээгүй байх юм бол шууд тэднэр лүүгээ орчих ч юм уу. Тийм болохоор ингээ надад ингээ бичигдсэн байдал нь тэр талаас амар юм санагцсан. Тэгээд бас нэг гоё юм нөгөө нэг сүүлийн бүлэг дээрээ ингээ номныхаа ингээ чухал хэсгүүд энэ бүгдээр ингээ нэгтгээд базаад ингээ бас тайлбарлаад бичсэн амар тажиг санагдсан шин. Тэг надаас яг ингээд ирээдүйн хөрөнгө оруулагчийн хувьд одоо ингээд тийм лавлах одоо ном болж өгч байна. Тэгээд яг ингээд хөрөнгө оруулалт талаар ингээд нэг сайн мэдэхгүй, яах ёстойгоо мэдэхгүй байсан. Харин энийг уншсны дараа ингээд хэвээр юм биш. Эхлээд би ингээд өөрийнхөө ингээд хүмүүсийн юм бодох талаар ингээд санаа зовхгүйгээр яг ингээд зөвхөн брендийн ингээд юмнууд авахгүй зөвхөн яг өөртөө хэрэгтэйнүүд аваад тэгээд мөнгө хэмнэж чадсанараа хэрхэн ингээд санхүүгийн эрхчлөөнд хүрээд тэгээд ингээд цагийг хожиж чадах вэ гэдгийг амар ойлгосон. Тийм. Тэгээд яг нөгөө гигинийг хэлснээр би нөгөө юуг цалин тэнгүүд нь ингээ хөрөнгө хоёрыг ингээ амар ялгаж ингээ тайлбарсан шүү дээ. Ингээд өндөр цалинтай хүн байж болох гэсэн өндөр цалинтай хүн гэдэг нь ингээ их хөрөнгөтэй хүн биш гээд тэгээ хөрөнгө гэдэг зүйл чинь болохоор эцэст нөгөө нэг хуримтлагдсны эцэст ингээд үүсдэг зүйл байдаг гээд тэгээд одоо жишээ нь хүн ингээд амар гоё машин Lamborghini ч гэдэг юм уу те нэг амар гоё машин унцсан хүмүүсийг харах юм бол энэ хүн ингээ амар их хөрөнгөтэй ингээд их баялаг их хөрөнгөтэй хүн юм байна гэж хэлж байгаа ч гэсэн яг үнийн хэрэгт тэр машиныг авахын тулд тэр хүн өөрийнхөө хөрөнгнөөсөө 100,000 ч үгүй $200,000 ингээд хассан гэсэн үг байгаа даахгүй. Тэгэхээр үнийн хэрэгтээ тэр ингээд үл хөдлөх нь тэр ингээд бүтээгдэхүүн нь тэр хүний хөрөнгөөс ингээд багасгаж идэг зүйл байдаг гэд. Тэгээ хөрөнгө чинь яг үндэ ингээд цугларч идэг тиймэрхүү зүйл байдаг гэд. Тэгээд нөгөө нэг цэвэрлэгчийн талаар нэг жишээ гарсан шүү дээ. Нөгөө хальт эхнээс гарсан. Тэгээд яасан бэ гэсэн чи зүгээр нь ингээд цэвэрлэгч хүн. Тэгээд тэр хүн ингээд энэ манай номны зохиолч нь болохоор хөрөнгө хамгийн ингээд баяжих номер ингээд нэг зарчим нь болохоор хуримтлуулах гээд тэгээд сайн ууч байсан муу ууч байсан ингээд хамаагүй ингээд ямар нэгэн юм авахын төлөө биш зүгээр ингээд мөнгө хуримтлагдах ёстой гээд тэгээд ингээд мөнгө чинь их байх юм бол тэгээд тэр их мөнгөн дээр чинь ингээд нөгөө нэг interest rate чи юу гэлээ? Юу гэдэг? Овцаа. Окей, нэг жилийн юу нэг хүү ингээ бодогдоод ихсээ яваад идэг. Тэгэхээр ер нь бол ингээд
Тэгээд тэр нөгөө нэг цэвэрлэгчүнтэй юу тохиолдсон бэ гэхээр тэтгэвртэй гарах үедээ үхтэй ингээд 8 сая $8 ингээд цуглуулсан байдаг гэд. Тэгээ хүмүүс болохоор баян байхын тулд ингээд амар өндөр цалинтай тиймэрхүү ажил хийх хэрэгтэй байдаг гэж боддог. Гэхдээ яг үндэ нөгөө нэг хувь хүний баримтлагдаг зарчим нь тэр хүний ингээд хэрэг хөрөнгөтэй болох гэдгийг амар тодорхойлдог. Тэгээд амар өндөр цалинтай хүн байсан ч гэсэн хамаг хугацаа ингээд хамаг мөнгөө ингээд брендийн зүйл авах дээр ч юм уу те эсвэл гоё үнэтэй эзэнтэй машин авах дээр ч юм уу зарцуулаад авах юм бол эцээд тэр хүн нь одоо ингээд цэвэрлэгч хүнээс ч гэсэн бага хэмжээний мөнгө хуримтлуулсан байж магадгүй гэдэг. Тэр нь бас тэгвэл хувийн зарчим чинь ингээд мөнгө хуримтлалт ингээд баян болохын хамгийн том зүйлүүдийн нэг юм байна гэж би амар бодсон шин. Харин тийм би бас яг нэг юм яг хүмүүс нөө зарцуулах юм гол тавьчаад байдаг. Зорилго тавьчаад байдаг. За би одоо эмгтэй олцоод энийг авна. Тэгээд тэрний хатлаа ингээд хэдэн 7 хоногийнхаа ингээд хүч хөдөлмөрийг ингээд зарцуулахад бэлэн байгаад байдаг. Тэгээд яг үнэхээр тэрний ингээд өөрчлөн бас болж ивэл бас болно. Гэхдээ яг нийлхэд дараа нь ингээ мөнгө нь авахгүй зүгээр эзүүлүүлсэн байдаг. Тэгээд бас өөрөө ингээ нөгөө нэг айгүй юм энэ банкнд ажилладаг хүмүүс ч амар их мөнгө олд юм байна. Хөрөнгө оруулалтын банкнд л ажил орчвол болоо гэж бодоод тэгээ орсон чинь 4 сарын дадлагынхаа эхний сарыг хийж агаад өглөөнөөс бүр ингээд орой хүртэл ажиллаа. Тэгээд ингээд бараг ингээд шөнийн 12 цаг хүрэхээс өмнө гэртээ хариул бараг тэр нь ингээд сайн зүйл. Тэгээд хагасаа тэр ажилд ирэхгүй бол бүтсэн чи хэрэггүй шүү гэдэг. Удирдлага нь хүртэл гэж хэлдэг. Тэгэл өглөөнөөс хойш ингээд боссынхаа хэлсэн үгийг ингээд дагаад тэгээ ямар ч ирэх чөлөөгүй санагдчихсан. Тэгэл ягаад юм банкнд ажилладаг хүмүүс их мөнгө олдгийг ойлгосон. Ягаад тэгэхээр ингээд цаг наргүй ажилладаг учраас тэгээд яг тэрнээс манай ингээд зохиолч би ингээд өөртөө ингээд цаг очих хэрэгтэй юм байна. Цаг ойцноороо надад амар олон зүйл яах юм бэ? Би ингээд өөрхөн өссөн зүйлийг хүссэн үедээ хүссэн цагтаа хийж болох юм байна. Тэгээ энэ надаа ингээд янз бүрийн юм хийх боломж олгож байна. Тийм болохоор ингээд мөнгө хоримтлуулад тэгээд хоримтлуулсан мөнгөө ингээд янз бүрийн юмд ингээд хөрөнгө оруулах хэрэгтэй юм гэдэг ойлгосон. Тийм. Тэгээд бас яг ингээд гигний хэлснээр нөгөө бараг зарим хүмүүс бүр ингэх гээд идэв штэ нөгөө олоогүй мөнгө өрөх гээд идэг гээд нөгөө нэг Америкчууд ягаад нөгөө амар хөрөнд идэг вэ? Тийм одоо жишээ нөгөө TikTok дээр ингээд цалин буухаасаа өмнө за энэ цалингаа ингээд ингэж ийм аавна гэд ячдаг. Тэгээ одоо би чинь тэр тос авах хэвээр тийм хуцаа авах хэвээр тэх хэвээр гэдэг. Тэгээд ингээд олооч хүмэж тэрийг ингээд өрөх гээд идэг. Тэр сэтгэлээсээ бас амар салах хэрэгтэй. Тэг тэрийг яг ингээд суурай болгох нь чухал юм санагцсан. Тэгээд дараагийн хэсэг нь болохоор тийм за ингээ мөнгө хуримтлуулчихлаа шүү дээ. Одоо тэгээ энэ мөнгө хуримтлуулсан мөнгөө тийм ингээд хуримтлагдаад явах юм бол ихсдэг гэдэг зарчмаар ихэнх хүмүүс ингээд хувьцаар ордог шүү дээ. Хувьцаач үт юм уу ингээ бонд ч юм уу тиймэрхүү юмар ордог. Тэгээд тэр юмны талаараас манай зохиолч ингээ номныхаа нэлээх хэсэг дээр ер нь ярьсан юм санагцсахгүй. Тэгээд ер нь ингээд надад нэг зарчим нь ингээд бас амар толгоонд үлдсэн. Тэгээд нөгөө үнгүй юм байдгүй гэж ярьсан шүү дээ. Нөгөө Disneyland-ын жишээ байсан шүү дээ. Одоо ингээд хүмүүс ингээд Disneyland-ад ингээд $100 төлөөд тэгээд за хэрэв миний ингээд гэр бүлтэйгээ өнгөрөх цаг маань гоё юм бол энэ $100 бол надад ингээд гоё байна. Энэ бол ингээд орох тэр ингээд тасалбар нь болохоор ингээд надад сайхан байна гэдэг мөртлөө хүмүүс ингээд мөнгө гэдэг ингээд мөнгийг хөрөнгө оруулах гэсэн юм амар үнгүй их гэдэг гээд одоо бас нэг машины жишээсэн шүү дээ. Ингээд нөгөө 3 сонголт өгч ингээд нэг нь машиныг чи ингээд үнэтэй үнээр худалдаж аав, нөгөөт нь хуучин машиныг арай бага мөнгөөр худалдаж аав, сүүлчийн жишээ нь машиныг хулгаал гэдэгсэн шүү дээ. Тэнгүүд нь ямар ч хүн ер нь сүүлчийн сонголт 99% хүмүүс ингээд тэр сүүлчийн хулгайлах гэсэн сонголтыг хийдгүү. Яагад гэвэл угаасаа үнгүй аавна гэж бэдгүү гэсэн тиймэрхүү сэтгэлгээтэй байдаг мөртлөө ингээд мөнгө хөрөнгө оруулах юм дээр ингээд ямар ч ингээд үн төлбөргүй байх хэрэгтэй гэсэн маягийн сэтгэлгээ байгаад байдаг. Одоо жишээ нь ер нь байнгын л нөө өсөж явах хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү сэтгэлгээтэй байгаад байдаг. Тэгээ одоо ингээд мөнгө хөрөнгө оруулах хувьцаа авлаа. Тэгээ тэр хувьцаанд жоохон унчих юм бол нөгөө нь унчлаа гэдэг тэр мөнгөө шууд татаад авдаг ч юм уу. Тэгэнгүүтээ скул ингээд жоохон л мөнгө хийгээд их юм бол тэрнээс шууд татаад авлаа гэд би ямар ч эд хөрөнгөөр ингээд тохирох гэсэн үг гэсэн тиймэрхүү сэтгэлгээ байгаад байдаг. Тэгэнгүүтээ одоо чинь S&P 500 гэдэг нэг амар том жишээ дээ шүү дээ. Америкийн топ 500 нөгөө компаниудын ингээд нэгдсэн тим ингээд үнцийн маягийн байдаг. Тэгээд тэр нь болохоор сүүлийн 50 жил 50 билүү. Ер нь сүүлийн хэдэн ингээд 10 жилд амар өссөн. Гэхдээ ингээд амар өссөн гэдээ яг одооны өнцгөөс харах юм бол ингээд байнгын өсч байгаа юм шиг харагдажсэн ч гэсэн ингээд хэдэн жил лээ. 20 жил жилөө
20 жил тасралтгүй 20 тэр ингээ бүтэн хугацаанд 20 жил тэр хувьцаанд ингээд 20% уналттай явжсэн. Тэгээд бас дахиад хэдэн жил 50% уналттай явжсэн. Тэгээ хэрвээ тэр үед нь нөгөө хүн мөнгөө татаад авсан бол одооний тэр ингээд өндөр ингээ хэмжээнд өссөн хэмжээний мөнгийнх нь үр ашгийг эдэлж чадахгүй. Тэгэхээр ингээд баяжгийн хамгийн бас нөгөө чухал зүйлүүд нь ингээд эрсдэл гэсэн зүйлийг ингээд амар авахаас ингээд юу яахгүй байх хэрэгтэй гэд ямар ч гэсэн ингээд эрсдэл авахд бэлэн байх хэрэгтэй. Гэтэ тэр эрсдэл нь болохоор ингээд бас ингээд ийм эрсдэл байж болохгүй гэд ярьсан байхгүй юу. Нөгөө нэг 95% эрсдэл буюу ингээд 95% нь баттай ингээд мөнгө олно. Гэтэ 5% нь ямар ч мөнгө олохгүй гэсэн тиймэрхүү эрсдэлт хүн өөрийгөө хийж болохгүй гэд ямар ч гэсэн ингээд эрсдэл авсан ч гэсэн ингээд хамгийн муу нөхцөл байдал нь болохоор ингээд чамд ингээд зүгээр санагдахаар нөхцөл байдал гэд. Одоо энэ хүн өөрөө юу гэдэг вэ гэхлээр одоо ямар нэгэн хувьцаа одоо сүүлийн ингээд түүхээр ингээд яаж өсөж яаж буурсныг одоо ингээд 30%-аар бууруулад миний ашиг тийм байна гэж боддог. Өөрийнхөө ашигыг ингээд зөвөр түүхээс 30%-аар бага чинь шалгаж ярьж байна. 30%-аар бага байна гэж боддог. Тэгэхээр ингээд нөгөө хүн нь ингээд сэтгэл зүйдээ ч гэсэн ингээд би тиймэрхүү хэмжээний алдагдлыг ингээд хүлээж чадхаар байна гэж боддог. Чангано. Яна. Бэнэ. Биччихнэ. За. Тэгээд юу чирчлээ. Хувьцаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд тэгээд яг сүлжчихэн зэ. Тэгээд нөгөө нэг Microsoft-ийн бас ингээд жишээсэн шүү дээ. Арай яахан байна уу? Зүгээр. Зүгээр нь. За нөгөө Microsoft-ийн жишээ байсан. Тэр нь ингээд яасан бэ гэхлээр Microsoft жишээ. Amazon юм байна. Тий. Нөгөө нэг гоцөлтөл. Тийм. Одоо ингээд нөгөө S&P 500 буюу ингээд нөгөө нэг Америкийн хамгийн том 500 компаниудын одоо нэг ямар нэгэн тодорхой аль жилийнх нь гэдэг санахгүй байгаас нэг жилийнх нь өсөлтийнх нь 6% ганц компани буюу Amazon ингээд эзэлж исэн гэд. Гэхдээ тэр 6%-ийнх нь 6% нь эзэлж байгаа шүү дээ. Тэсэн чинь Amazon дотроо ингээд 10,000 ингээд төрлийн ингээд юм руу бизнес руу орж байгаа. Тэгээ тэр бизнесийнх нь хоёр нь л амар өндөр амжилттайсан. Тэгээд тэр хоёр нь амар өндөр амжилттайсан болохоор Amazon амар өндөр амжилттайсан. Amazon амар өндөр амжилттайсны эцэст S&P 500 буюу тэр том хэмжээний хүрээний юм ингээд амар амжилттайсан гэд. Тэгэхээр ингээд хамаг юм чинь ингээд зүв байхсгүй. Хамаг юм чинь ингээд төгс байхсгүй. Хүмүүс ингээд өөрсдөө ямар ч тийм алдаа гаргах тийм өрөө үлдээдгүү. Тэгээд бүх юм төгс байх хэрэгтэй гэж бодоод идэг ч гэсэн хэрвээ ингээд чиний хийж байгаа 100 зүйлийг чинь нэг нь юм уу хоёр нь амар амжилттай авчих юм бол бусад тэр ингээд 90 хэдэн зүйл дээр алдагдал хүлээсэн тэр зүйлийг нөхчдгөө гэсэн утгаар ер нь бол нэг тиймэрхүү санаанаас надад чухалсан. Чухал юм шиг санагцсан. Тий, яг үнэн тэр Warren Buffett гэдэг нөгөө нэг бас хамгийн сайн хөрөнгө оруулагчдын нэг жишээс шүү дээ. 80-д тэр бумын хөрөнгөтэй. Тэр хүн ч гэсэн ингээд бас алдаатай хөрөнгө оруулалтууд зөндөө хийсэн. Гэтэ яг тэр дундаас нэг яг зөв хэдэн хувь нь ингээд яг зөв амжилттай ингээд хөрөнгө эргүүлэн авчирдаг. Мянгийнх нь 10 л яг амар их хөрөнгөтэйсэн. Тийм бусд нь болохоор яг нөгөө зүгээр л энгийн хувьцаа шиг зүгээр л ингээм юм байдлаар ингээ хөгжөөд ингээ явж байгаа. Тэгээ бас алдаа тэг унсан ч хувьцаанууд байгаа. Тэгээд тийм байдалд байсан. Тэгээд ер нь их мөнгө авчрах хувьцаанууд нь яг нөгөөдөлөө нөхчдөг. Тэгээд тийм болохоор юусэн алдахад ерөөсөө санаа зовох хэрэггүй гэжсэн те. Тэгээс нэг өөр нэг хүний жишээс нөгөө нэг хандаггүй хүн зүгээр л ингээ хангалттай. Нэг бизнесмен хүн нөгөө нэг 1900-аад онд байсан. Тэгээд тэр хүн ингээд айгүй их хөрөнгөтэй тэгээд хувьцааны одоо 2008 оны хувьцаагаар лөө. Тийм нөгөө нэг financial crisis хоёр хүний хямрал шүү дээ. Хоёр хүний жишээ. Нэг хүн айгүй их мөнгө олсон, нөгөө нь айгүй их мөнгө алдсан. Тэгээ мөнгө алдсан хүн тэгээд ингээд амар ингээ харамсалтай байжсэн. Харин мөнгө олсон хүн өөбөөстэй их мөнгөтэй өдр гэл тэгээд амар өөртөө бардаа тэгээ өөр олон зүйлд ингээд хэд хэдэн жилийн дараа хөрөнгө оруулсараа тэгээд бүр дампуураад тэгээд хоёлаа адилхан ингээд дампуурсан. Тийм. Тэгээд яг тийм хоёр хүний жишээн дээр ингээ харахад энэ зүгээр ингээ хангалттай одоо би ингээ зөв мөнгө хийчлээ гэд тэрийг ингээ олоогүй. Тэгээд дээрэс нь бас ингээ мөнгөтэй болох амархан гэж байна. Тэгээд яг мөнгөө яг ингээ хадгалаад үлдэх гэсэн хэцүү гэж байна тийм. Staying involved. Тийм. Тэгээд тийм болохоор яг ингээ
мөнгөтэй болох зөндөө ном байдаг ч гэсэн ингээд мөнгөө удаан ингээд хадгалахны одоо ингээд хувь хүн дээр л яг шалтгаална. Чи хэрэг ягаад тэгэхээр чиний хажууд яг чамаас илүү юмтай хүн дандаа байх болно. Одоо Warren одоо хин Amazon-ы захирал одоо өөрийгөө жишээ нь Warren Buffett-тэй харьцуулж болно. Тэгэд ингээд дээд байгаа хүмүүсээ ингээд харьцуулсаар агаад одоо би тэрэн шиг өвшин гэж ингээд өөр юм хөөж явсаар агаад тэгээд ерөөсөө хангалттай санагдахгүй байгаад тэгээд бүх мөнгөө алдах юм гонигтай бөгөө залгуу явдал ингээд чамааг ингээд тосч магадгүй. Тийм, яг л нөгөө ном болгон дээр гардаг шиг өөрийнхөө зам дээрээ төвлөр битгий өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаа гэд. Яг л тэр бол чиний сүрэл рүү хүрнэ гэд. Тийм, тэгээд бас нөгөө нэг Аз болон Азийн талаараас яригдсан тий. Нөгөө нэг жишээн дээр нөгөө за энэ бол яг Microsoft-ийн хүний талаар. Тэгээ ямар жишээсэн бэ гэхлээр ингээд Microsoft-ийн Bill Gates ах маань яг ингээд 10 жил сурж байхад нь Америкт ингээд ганц л компьютертэй team сургууль байсан гинэ. Тэгээ тэр компьютертэй сургуульд нь бараг элсэж орох магадлал нь өөрөө амар бага байсан. Гэтэ ингээд элсэж орсон. Тэгээд тэр хүн маань өөрөө ингээд суудах хүн байсан. Гэтэ өөрөөс нь зэрэгцээд ингээд хамт үүсгэн байгуулсан залуу хоёрын талаар ер нь хүн болго мэддээ штэ. Гэхдээ ингээд тэрнээс өөр нэг хүн байсан гинэ. Тэгээ тэр өөр нэг хүн нь болохоор тэр хоёртой яг дүүцгүүц амар суудахантай хүн байсан. Тэгээд ямар золгүй үйл явдал тохиолдсон бэ гэхээр уулнаас ингээд ослоор ингээд унаад тэгээд өөд талцсан. Тэгээд энэ ингээд уулнаас унаад өөд болох магадлал нь өөрөө саяд нэг гэж байгаа штэ. Гэхдээ ингээд бас ингээд Bill Gates шиг ингээд амжилттай болох эсвэл тэр ингээд компьютертэй сургуульд орох гэсэн магадлал нь өөрөө бас ингээд амар бага байдаг. Тэгээ бас ингээд зөв үедээ төрөх нь бас ингээд амар чухал байдаг буюу ингээд амар олон ингээд хүнлэнгийн ингээд факторууд ингээд ер нь ямар нэгэн тодорхой хүний ингээд амжилтыг амар тодорхойлдог. Зүгээр ингээд чи суудах хүнтэн байна уу эсвэл зүгээр яг хамаагүй юмыг яг нэг тийм томьёоны дагуу хийгээд тэгээ шууд ингээд чамд баттай амжилт гэсэн юм өөрөө бэдгүү гэдгийг ингээд тэрнтэй ингээд нүр тулгарх нь амар чухал гэдэг. Тэгээд хамгийн гол нь өөрөөсөө шалтгааллахын аргагүй тиймэрхүү юмнууд дээр төвлөрөх гэхээсээ илүү өөрөөсөө шалтгааллах юмн дээр төвлөрөх нь ингээм амжилтын амар тийм алтан зарчим гэж бас ярьд юм билээ. Тэгвэл хүмүүс ингээд өөрөөсөө шалтгааллахгүй одоо хинч үдийн Америкийн ерөнхийлөгч яаж гарах гэдэг чинь бол одоо жишээ нь гигинэ бит хоёроос үнэхээр шалтгааллах зүйл биш. Гэхдээ гигинэ бит хоёрын амьдрал нөлөөлөх зүйл мөн үү гэхээр мөн. Гэхдээ ингээд үнэхээр ингээд би өөрөөс чинь чи юу хийлээгээд өөрчлөх тийм боломжгүй тиймэрхүү зүйлүүд дээр ингээд стресстэй нервтэй байхын оронд яг өөрийнхөө үнэхээр өөрчилж чадах юмнууд дээр төвлөрөх юм бол тэр нь амар чухал юм шиг санагдсан бас. Тийм. Яг зөв. Тийм надаас яг өөртөө хүнийг харьцуулчихгүй нэг хувьцаанд оруулж чадаа одоо ингээд янз бүр ингээд сонир сэтгүүлээс ингээд хараад энэ хувьцаа сайн гэж энд оруулъя гэдэг. Яа тэгэхээр чиний ингээд чи өөр хүнтэй шал өөр чи одоо ороод тэр хувьцааг аваад 10 жил хадгалах уу? Эсвэл өөр хүн бас ингээ хамт ороод 5 жил хадгалж магадгүй. Чи тэгээд яг хэдэн эргэн авалт авмааргаа эдэргээд чиний ингээ түүх өөр учраас чи ингээ өөр хүнтэй адилхан юм хийж болохгүй гэсэн. Тиймээсаа. Тэгээд тэгээ бас өнгөрсөндөөс нөгөө нэг одоо ингээ үйлдвэрт хүмүүс ихэнхдээ ажилладаг байсан. Тэгээ тэр үйлдвэртээ очиод яг ингээд машин дээр ажиллаад гэртээ очиод яг тэрний ажлынхаа талаар боддгоо байсан. Харин одоо ингээд одоогийн ингээд менежер ингээд янз бүрийн юм тийм сэтгэн бодохтой ийм чадруудтай ажлууд дээр ажиллаж байгаа учраас ингээд гэртээ очсон ч ингээд боцоор л ингээд баян ингээд тэрэндээ ингээд уягдсан байх учраас тэгээд ийм учраас чи ерэн санхүүгийн эрхчлөөнд хүрээд ингээд өөрийгөө бүхнээс чөлөөлөх хэрэгтэй юм аа. Одоо ингээд дургу ажилтаа байвал одоо ажилласаа гараад хэдэн сар зүгээр амьдарчих ч юм уу тиймэрхүү эрхчлөө чамд ингээд мөнгө олох учраас мөнгөө хэмнэ гэсэн тийм санаас. Тийм. Тэгээ яг хөө ингээд бид нар ингээд санхүүгийн эрхчлөө гэж ярьдэн штэ. Гэтэ үний эрхтэй зүгээр л эрхчлөө байгаад ингээд мөнгөний ингээд биднэрт өгч чаддаг зүйл амар эрхчлөө. Одоо нэг өмнөх подкастыг сонссон бол нөгөө манай MIT-ийн нэг уулны ах байдэн штэ. Тэр ах ч гэсэн ингээд хангалттай хэмжээний ингээд мөнгө хуримтлуулж чадсан болохоор өөрт нь тийм эрхчлөө байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол үнэхээр эрхчлөөг авахын хамгийн том нууц нь бараг мөнгө ч үж магадгүй хаа. Гэтэ өөр бас нэг тийм соён гэгэрлийн зүйлүүд угаасаа зөндөө байгаа л да. Өмнөх дугааруудыг маань үзэх юм бол ойлгоно. Тэрийг эд зүйл болгоцсон байвал тэг хичнээн хүсээд ажилласаа гарч чадахгүй. Тийм. Ажилласаа гарснаа нэг хитэн цөөхтэй. Харин тийм нэг хитэн эрмисийн цөөхнүүдтэй гой цагтай. Тийм ингээ миний цагийг хартаа гэд. Тэгээ сколны гой машинтай тэгээ машиных нь гэтээ
Юу нунцсан. Чанар нь нөгөө бүхнүүд нунцсан. Дугаар муугаараа хураалгацсан ч юм уу. Нөгөө нэг одоо машин унаж эхэлсэний дараа 50% нь юу үнцэн Тийм. Тэгээд би бас ингэ зүгээр хэлж бодож байгаа байхгүй юу. Нөгөө нэг чи нөгөө TikTok-ийн Hype House энэ төр гэл мэдхүү. мэдгүй. Тэгэл нэг юм ер нь бол амар жоох хөвгтүүд заяа. Одоохоо хөвгшин болсон л тэгээ тодорхой юм тэр үедээ нэг 16 17 та хөвгтүүд яг ингээд бэйсэ хамаг мөнгөөрөө зүгээр шууд тэгэл үнцэнтэй машинууд аваал заяа. Тэгэл нөө бичлэг хийхдээ амар ингээд баян гоё амьдралаар амьдарч байгаа юм шиг харагдах тэгээд байдаг. Тэгээд дараа нь угаасаа нөгөө нэг TikTok-ийн интернет алдар нэр чинь болохоор гинт ирдэг шиг бас байхгүй болчдөг зүйл байгаад байдсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг зарим хэдэн хөвгтүүд нь болохоор тэр алдар нэрээ алдчихгонгууд тэр ингээд амьдралаа өөрөө ингээд хадгалж чадахгүй болохоор ингээ за баян болчлоо. Гэтэ яг нөгөө гигнийг хэлсэн шиг баян болох нь амархан ч гэсэн хадгалах нь хэцүү байдаг гэдэг. Тэр мөнгөө тэгээд ингээд хамаагүй намаагүй үрцэн тэгээд бүгдээрээ тэгээд машина зарж мараад буцаад ингээд их сургууль руу орсон тиймэрхүү жишээнүүд өндөө байдаг юм билэ. Тэгэхээр ер нь ингээд нэг тийм материалын зүйлээс ер нь ямар ч юм хүндлэл юу ч ирэхгүй гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд гинт баяцсан гахаа яадаг чиглээ. Гинт ийдсэн гинт зүвтүдүм. Харин нэг тиймэрхүү. За ямар ч гэсэн ингээд нэг тиймэрхүү санагцсан. Тэгээд жоох хөвгтөж гэсэн энэ номыг унших юм бол бас юм ойлгохоор юм шиг Монгол хэлээр бид юм болов байдаг бич магадгүй одоо мөнгөний сэтгэл зүй. Гэтэ бас амар юм саяхны ном биш шүү дээ. Энд чинь би нөгөө уншижсэн чи коронавирус гээ ярьсан шүү дээ. Тэнгүүд нь энэ номыг гарч байгаа нэг амар тасаа тэр үе номод уншаад байсан болохоор нэг коронавирус чинь амар сонирхолтой санагдчих. Тэгээд үнэтэй сайтай зүйл бас ингээд чамаар л баярлал ингэжсэн тий. Тэнгүүд нь чиний үнэтэй цайтай зүйл чи л анхаарна. Гэт бусад хүмүүс эзэж ингээл чиний тэр үнэтэй цайтай юм чи бодоол bijхгүй шүү дээ. Чи ингээл өөрөө бодоо. Ингээл. Одоо нэг гоё машинтай байгаа хүнийг оронд нь төсөөлж бид нар өөрсдөө хардаг гинэ. Би бас гоё машин сумаар л энэ. Би бас энэ хүний оронд сумаар ингэ. Хизээч энэ ямар гоё машин төгөн би өөрсдөө гоё хүн байна гэдэг. Тий одоо ямар гоё хүн бэ? Бас ямар гоё машинтэй гэхээс илүү гоё машин биш үү гэж. Би бас ингэ санаж байхгүй. Хотод мохтод ингэ Ford, Lamborghini, Tesla харахаар ингэ ямар гоё машин вэ? За гэл нэг гэтээ хальт харахад бол жоохон халзаах нар байгаа л дээ. Харин тий яг үнэ. Тэгэл яг тэгж бодонгууд нэрээ өөр хүнд нэг гоё харагдчих ингээ бодсон. Зөвхөн мөнгө хит ивэнд өрцөн. Тэгээ бас өнөөдөр бичлэг үзчихсэн чинь нөгөө нэг Кристиан Диор эдрий чинь цүнхнүүд ямар үнэтэй идэв тий. Амар хямдхан хийж байгаа зү. Амар бараг $30 молороор хийгдэж мэгдэг. Гэтэ хүмүүс болохоор нөгөө нэг цүнхийнх нь өгдөг яг тэр нөгөө нэг хүмүүст харагдах тэр үн цэнийг бодож ингээд амар үнэтэйгээр аваад идэг гэд. Харин жинхэнэ баячууд тэгж гаднаа ингэж баян харагддаг. Тэгээд тийм би бас тэгээд нэг подкаст сонссон байхгүй яг нөгөө нэг тэгсэн чинь тэрэн дээр ингээд тэр хүн хуульч хүн тэгэнгүүт ингээд баян хүмүүсийн хуулийн хэрэг дээр ингээд хариуцсан ажилладаг. Тэгсэн чинь ингээд амар ингээд баян хүмүүс болохоор зүгээр ингээд подолк шорттой л хавчдаг. Ингээд амар энгийн хүмүүс байгаад идэг гэд. Тэгээ яг л нөгөө хөрөнгөө цуглуулсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Яг ингээд материаллык эд зүйлст ингээд байнгын ингээд анхаарад яахгүй. Зөвөр өөрийнхөө төвлөрөх хөстэй юм дээр төвлөрөө тэгээд тэр хөрөнгөө босгож чадсан хүмүүс байгаа байхгүй юу? Тийм энэ үнэтэй брэндүүд чинь бас баян хүмүүс юм уу гэдгсэн чинь бас ядуу хүмүүс зориулсан юм бэ? Бараг ихэнхдээ ядуу хүмүүс зориулсан. Нөгөө нэг гоё угаасаа нөгөө нэг илүү дээр харагдахыг хүссэн тэр ядуу сэтгэлгээтэй хүмүүс. Тэгтээ ингээд брендийн бараа авдаг хүмүүсээ үзээ яддаггүй шүү зүгээр л ингээд ярьж байгаа. Амар цуслагдуулчих юм санагдаад байна. Үгүй нэг амар хүмүүс бидрийг бодохгүй байгаа. За тийм нөгөө өөрийнхөө бариад. Тийм. Цуцлал. Аар өөрөө болсон. Цуцлал. Харин тийм би бас ингээл үнтэй гоё цүнхтэй олчвол гоё амьдран ингээ боддог байсан. Тийм бодлоос ер нь харин бүр ингээд хідэн номны дараа ер нь амар ухаарч байна. За мундаг байна. Уянаас нөгөө шил аавна гэд нэг эцсийн муу байсан мэс тэр байсан. Тэр амар орж ирсэн. Тийм. Би бас нэрээ нэг гоё шил авчт юм уу гэд нэг хэсэг бодож бодчихсан. За гэ болсон. Чи $1000 лөө. Гэхдээ 1000 шисаа нэг 300 тий. Яг уу бас ингээд бүтэн юу талчвал. Тий. Гэтэ үгүй би бол сайхан тийм материалыг юмнуудаас юу н. Тэр үед номныхаа подкаст эхлүүлээг байсан. Тий шүү. Харин ингээд батсан ч нэрээ энэ дэлхий бүр яг ингээд нэг гоё үнэтэй сошиал статусаа өргөхийг хүссэн ядуу хүмүүсээ харин тийм ер нь бол амар үнэ. Тэгээд
ер нь нөгөө нэг өмнө дугаар дээр ярьсан шүү дээ. Нөгөө хамаг асуудлууд нөгөө хүн хүний холбоотой тиймэрхүү асуудлууд байдаг гэдэг. Тэгэл зүгээр ингээд тийм хэрвээ ингээд өөр хүн байгаагүй бол ямар ч хүн ингээд тийм үнэтэй цүнх барих ч юм уу, үнэтэй палаж өмс, үнэтэй гутал өмсөх гэсэн юм нийтлээр анхаарахгүйсэн. Гэтэ зүгээр хүмүүст яаж харагдах талаас л хүмүүс их ихтэй ингээд бодох гээд байдаг болохоор амар тийм юм шиг. Харин тийм байна. Хэдэн сар цугласан мөнгөөр гоё юм аавна гэл. Тэгэл тэрнийхээ оронд сайхан тий 10 жилийн хугацаатай low index fund хөрөнгө оруулалт ингээд нэг ихтэй ингээд 30000 ингээ одоо хөрөнгө оруулвал 10 жилийн дараа 100000 болох юм гэж байгаа байхгүй. Тэгээд чи ингээд 7000 доллар ингээд цагт хуваасан чи ингээд чиний ингээд сар гарны үе ингээд ажиллах цагийн ингээд үр дүнтэй тэнцэх юм мөнгө байна. Тийм байна. Тийм маань зүгээр нэг цүнх авцсан. Тийм байна тий. Тийм байна. Харин тийм яг тийм байгаа даа байхгүй. Тэгэхээр ер нь ингээд материалын юмнуудаас өөртөө чөлөөлчих юм бол ер нь бол бас нөгөө баячхын хамгийн том нууцуудын нэг л юм шиг байгаа. Яг олон нууц байгаа ч гэсэн хамгийн том нь ер нь бусад хүмүүст яаж харагдахад зүгээр дунд хуруу өгөөл явах болох юм шиг. Харин яг гэтээ яг хувцаа гоё угаагаад хүмүүсүүд тий гоё барааны сан. Тийм ямар ч байсан ингээд юу ямар брендийн хувцас өмсөж ийсэн гэдэг нь хамаагүй ч гэсэн гоё цэвэрхэн явж байхад бол үргэлж тэгээд сайхан шүү дээ. Тийм. За өнөөдрийн дугаар тэгээд өндөрлөе да. Өндөрлцгээе. Бид нар 30 минут л хангалттай л байгаа. Тийм. Энэ өрөө 30 минут төрөлтөөр дугааруудаа богинохон болохоор шийдсэн гэж байнга ярьдаг байгаа. За. Богинохон дугааруудыг их үзнэ гэсэн. Сайхан байлаа. Бас хүмүүс ингээд подкастт амар триггер юмнууд ишгэлт юм л шүү дээ. Ингээд амар худлаа фактууд ингээд хэлж мэлээ. Тэнгүүд хүмүүс амар. За. Яаж баяжих вэ? Хэрхэн баяжих вэ? За та нар одоо яг өдөө үзчихвэл 10 жилийн дараа та нар саятан болох болно. Та нар тэр бомтон болох болно. За. Тэр бомтон зүгээр нөгөө нэг амар нөгөө нэг Венецуэлийн мөнгөний юугаар тэр бомтон болно. За. Вьетнам доо мөнгө. Тийм. Дараагийн дугаар дээр бит хоёр хайр дурлалын талаар ярих гэж ер нь бодож байгаа. Тэгэхээр ингээд тэр дугаараа хүлээж байгаа сайхан сонсоорой. За тэгээд өнөөдөр хамт байсан баярлалаа. Тэгээд Butter Podcast-ийн Peanut Butter and Jelly байлаа. You're my jelly to my peanut butter. За. Bye bye. Өдрөөс хангалтцээрээ.